байцгаана уу эрхэм өндөж очтоо. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Миний охин Нандин Эрдэнэ болон түүний нөхөр Тимоти Чонарын хурмын ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархаж байна. Миний охин Нандин Эрдэнэ намайг Оросын холбооны улсад оюутан байхад минь төрөөд 3 нас хүртлээр тэнд оюутан шиг амьдарсан охин юм аа. Тэр хугацаанд миний эгч Нараа, Засаах, Оюунаа эгч, Туяа, Дүү, Чимгээ дүү, Алтаа дүү, Очоо дүү, Бадгаа дүү, Имэн бүгдээрээ хайр инэрлэр дүүрэн өсгөж хүмүүжүүлсэн байд юм аа. Би Нандин Эрдэнэний наагцэгч оюун гэрэл байгаамаа. Нандин Эрдэнэ маань багасаа л их өсөглөн тийм их чадвартай хөхөд байсан. Тэгэл төрснийх нь төрөөд эмнэлгээс гарснаас нь хойш л би Нандайтайгаа одоо их ойрхон байсан. Нандаа маань оюутан ээжтэйгээ хамт Оросд очиход нь араас нь очиж Нандаагаас харж байлаа. Сургууль суухад нь бид нар хамт бас байлаа. Нандаа бүр тийм багын л сурах хөдөлмөрлөх тал дээр их дайчин. Одоо бусд үеэлүүдтэй их үлгэр дуурайлсан их сэргэлэн охин байсан. Тийм ч учраас хамаатан ах дүүс нь Нандаадаа үнэхээр их хайртай. Нандаа тэдэндээ маш их хайртай. За өнөөдөр ингээд хорон цугласан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ дүүтэйгээ уулзалгүй 14 жил болсон байна. Өнөөдөр уулзлаа, сайхан байна. Харин нэгэр сайхан болж байна. Мөнгөө Нандагийн мөнгөө байна. За Нандайтайгаа уулзааг уудсан. Бараг 14-5 жил болцсон. Сая өнөөдөр уулзлаа. Уулзаад нэг жоохон одоо толгомдлаа. Ер нь бол бас битээр ч одоо төрсэн цагаас хойш 10 жилээ төгсөл нэг анги нэг цэцэрлэг байсан. Тэгээд гинт жоох Америк яваад тэрнээс хойш уулзаагүй одоо олон жил болсон байна. Ер нь бол Нандаа маань ерөөсөө огт өөрчлөгдөөгүй л харагдлаа. Яг хэд хоногийн өмнө уулзсан юм шиг. Тийм дотн тийм мэдрэмж төрлөө. Нандагийнхаа нөхөртэй бас танилцлаа. Анх харахад бол ерөөсөө тийм солонгос ч гэж харагдсангүй. Монгол хүн шиг л харагдлаа. Нүдэн дулаахан сайхан залуу байна. Тэгээ ийм хөргөнтэй болж байгаадаа бас баяртай байна. Миний охин ой гарах настайгаасаа эхлээд их хөөрхөн бүжгэлдэг Майкл Джексоны одоо клипийг байн үздэг, цэцэрлэгтээ хүртэл явахгүй тэрийг үзэх гэж их сонирхдаг, шимтдэг, хүссэн зүйлээ авахын төлөө шургуу тэмцдэг, дайчин хөдөлмөрч охин байсан. Тиймдээ ч бас 10 жилийнхаа сургуулийн урлаг, сурлаг, спортын манлайлагч тэргүүний сурагчдын нэг байлаа. Нэг санаандгүй нэг хөвжөлтөд үгээд юм аа. Хичээлээсээ тараад ирсэн хойгоор нь хоол игээд гэсэн чинь окей за би хоол ичээгээл хоол хийжсэн. Тэгэл утсан дээр нэг мессеж ирлээ. Мессеж харангуйтай за өргөжлүүлээд толоо игээд дуусчаараа гээд гараагүй өвцөө. Тэгэл санаач за орж ирэхээр юу болоод ингэ авчаа гээд шалгаж ирсэнэ гээд. Эсэг удаач нэг цаг гарны дараа ороод ирэхээр харлаад цэнаад эцэж нөгөө дүүл мөнгөтэйгээ нэлцсэн. Мөнгөөс нь мессеж ирсэн. Өө энэ нэг хоёр залуу өдөөд нь хоёлоо очиод зодчод ирсэн чи заа гэж өсрээ гараа авчихсан мэт. Энэ бүр яалтчгүй бүр одоо хүртэл ингээд 14 жилийн дараа хүртэл ингээд бүр тод санагддаг тийм барсан ч байна. За Нандаа маань багтаа их ер нь ааштай л одоо бас их мартчихжээ. Гэтэ ер нь бол нэлээ ааштай битэр чи их юу яадаг, муудалцдаг, зодтолддог одоо хүүхдүүд угаасаа л тийм л байдаг. Би одоо нүүрэн дээр байгаа их сорив ер нь бол Нандагийнх байгаа. Хумсны сорив нь, хуцсны сорив гэдэг бас энд нэг сорив байгаа. Тэр нь одоо Нандагийн ах Шагаагийн сорив байна. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Тэгээд би Нандаа эгчийн дүүн. Тэгээд бас Нандаа эгч миний godmother. Тэгээд би Нандаа эгчтэй хайртай. Нандаа эгч их
сайхан сэтгэлтэй тэгээд бас дандаа л хүмүүсийг тусалж идэг. Тэгээд тимтэй байхын их баяртай. Тэгээд тим их спортлог тэгээд бас амар инээдэнтэй хүн. Тэгээд тэр хоёрын аж аргал хүсэж байна. Миний охин хайртай залуу нөхөр болох Тимоти Чотойгоо танилцаад 9 гаруй жил болоод хурмай нодон жил хийгээд Монголдо одоо хүрэлцэн ирээд найз нөхөд ах トゥ бүхий л садан төрөл биднийхтэйгээ хамт одоо энэ сайхан хурмай хийж байгаад нь би их маш их талархаж байна. Тэгээ одоо хайртай үеэлтэй бас нөхөр нь болж байгаа тимдээ хоёуланд наад жаргал хүсье. Тэгээд бүгдээрээ одоо цаашаа дандаа холбоотой ойр ойрхон уулздаг. Тэгээд би бас Америк руу одоо бол очиж мочиход бол асуудал гарахгүй байх. Тэгээд та хоёр ч гэсэн ерөнхийдөө наашаа их ирж байгаарай. Тэгээд хамтдаа одоо ингээд цаашдынхаа амьдралд илүү гоё олон дурсамжтай зүйл илүү ойрхон амьдцгаая. За тэгээд тимийг өнөөдөр анх удаа харж байна. Тэгээд сайхан монголчуу гоё залуу байна. Тэнэ дүүтэйгээд сайн хайрлаж хамгаалж мандгинж яваарай. Тэгээд гэр бүлийнхэнд нь та нар бүгдээрээ хүрэлцэн ирсэнд нь маш их баяртай байна. Тэгээд бөөндөө хааны газар магадгүй Америкт бөөндөө дахин уулзахын ерөөлийг төвшүүлье. Тэгээд хайртай дүүтэй маш сайхан залуутай гэр бүл болсон байна. Тэгээд дахин нэхэн баяр хүргье. Хайртай шүү. Мэдөө. Тэгээд бас хүрэлцэн ирсэн одоо хүргнийхаа аав ээж эгч нөхөр нь хүүхдүүдэд нь болон бусад одоо бас зочин төлөөлөгч та бүхэндээ энэ хорвоогийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Тэгээд нандад үдээ болон тимдээ гэр бүлд нь ад жаргал хамгийн сайн сайхныг өсч өнөр өтгөн ад жаргалтай яваарай гэж хүсье. Тэгээ хайртай нандатай за хөргөн болж байгаа тимдээ ирээдүйд нь ад жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд ойр ойрхон уулздаг, илүү дотн, илүү ойрхон тийм бүгдээрээ цаашаа одоо цаашдын амьдралдаа одоо илүү гоё дурсамжтай түүхийг хамтдаа бүтээцгээе. Хайртай шүү. Тэгээд Америкта, Монголда өрөө очин тэгээд маш дотн албатай байгаарай. Сайн сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Самбацгаано нэндэгч нэн энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Бид хоёрыг хүндэтгээд бид хоёрын хоримд ирж байгаа бүх хамаатан садан аав ээж ах дүүнүүдэнд нь баярлаа. Ялангуяа тимийн аав ээж эгч ах хүүхдүүд нь Чикаго хотоос зорин ирж байгаад үнэхээр их баярлаа. Тэгээд ээжтэй ахтаа хамаатан бүгдээрэнд нь бас энэ өдрийг бид хоёр бэлгэлж байгаад баярлаа. Үнэхээр сайхан баяр болсноо. Дараагийн 6 өдрийг бүгдээрээ мартагдахгүйгээр сайхан өнгөрөөцгөөе. I just want to thank everyone for coming out today to celebrate this amazing wedding with us. We've been together now for over 10 years, so it feels like it's been a long time, and we've actually been married since August of last year in Chicago. But to us, this feels like our first actual wedding, because this is the first time that both of our families are able to come together and celebrate as one big family. And the marriage is about celebrating love, but more than that, it's also about celebrating the coming together and the expansion of families. And I am so happy and so proud to be able to have Nadia's family join ours. I love every single member of her family, and I think that this is going to be an amazing, amazing journey. And more than that, I just want to thank my parents for making this trip possible. I want to thank my sister for always being there for me. I want to thank Jonathan
and the kids for being the ultimate support and being just, again, always there for me. I want to thank Nadia's family for hosting this amazing wedding. And I want to thank Nadia for always pushing me to be the best version of myself. And I'm excited to see what the future holds for all of us. So again, thank you and enjoy the wedding. Let's get married. High five. I didn't know we were high-fiving. Эрхэм хүндэт нөхдөө өнөө эртнээс уламжлан ирсэн үлзийдэг ширэлөөр өрхөөс гэж байгаа удам сайд Америкийн нэгдсэн улсын иргэн Тимоти Жихван Чорж Монгол улсын иргэн Даштондгийн Нандин эрдэнэ нарын гэрлэлтийг ёслох ажиллагаа нэгдлээ. Амьдралаа холовдог жамтай. Энэ учирлаар хувь заяагаа холовсон үнэнч хайр сэтгэлтэй та хоёрын амьдралд баяртай учрал бүрдэж байна. Are you getting married on true love and voluntary basis without any coercion? Timothy Jihwang Cho? Yes, I am. Yes. Нандин та хоёр хэний ч албадлаггүйгээр сайн дураараа хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэж байна уу? Нандин. Тийм. За асуудал тийм гэж хариулах бид нар баяр хүргэе. Та хоёр хайртай аав ээж, ах дүү, анд нөхөд хүндэт зочдынхоо дэргэд хэрэгснээ баттгаж гэрлэлтийн баримтыг гарын үсгээ зорно. I invite you to sign a written document certifying your marriage in the mountains, Boghan.
Гэрдэлтийн баримтчид гарын сургуулаа баярлуулъя. Congratulations. За бүгдээ баярлуулъя. Энэ өдрийн гэрчлэлсний ажиллагааг гэрчил хүндэт гэрчүүд гэрчлэлтийн баримтчид гарын үсэг зурлаа. Амьдралынхаа урт замын эгнэгт хамт туулахаар шийдсэн залуу хос та хоёр хаан бугай хатан төвхөжөө хайр сэтгэлдээ бичсэн харилцан солилцсон уу? За bir бүгжөө зүйлээ баяр хүргэе. Баяр хүргэе. Хүмүүн бүгдээ зүйлээ. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу та хоёрын гэрчлэлтийг албан ёсоор ясаллаа. Энэ өдрөөс эхлэн та хоёр нөхөр эднэр боллоо. Аав ээжийнхээ галгууламтоос галдааслан бадраасан шинэ өрхийн тэргүүн гэргий та хоёртоо чин сэтгэлийн халуун мэндийг хүршүүлье. Гоё өдрийн мэндчлэгийг ингэж хурдан явах бай. Дахиад нэг гоё үнсэлтэй хоёр биелээ. Баяр хүргэе. One more kiss. Хоёрын хайрын өдрийг ангиж асрам хүртэн бүр бүгдээ нэгэн төвшин хүмүүжүүлж ангид нөхөд олон хүнтэйгээ ээлтэй найртай яваарай. Ажил үйлсийн ман лайдан байж ард түмэн уусах орноо наашиг дэглэж яваарай. Өрхнэмсэн шинэ өрхийн тэргүүн гэргий та хоёр Монгол улсын нийслэл гэрлэх ёслолын ордон Sky Resort зохицолбортой гэрлэх ёслол ёслол төгөлдөр тэмдэглэсний батламж гэрчилгээ өндөр хүндтэйгээр гардан авна. I invite young couple register their marriage to receive your wedding registration and certification as a proof of this ceremony held in the Wedding Palace of Mongolia. Благодаря за хоста дахиад хадаалуудаштай баяр хүргэе. Түрүүлсэд миний хүүхдийн сайхан нэгэн гэргүүд өдгөн татаж үүдэнэ баяр хүргэе бүгдээ. Түн сайхан төрөл садан төрснөөс өөрсдөө ургилгэн та бүхнийг шинэ хосуудын маань ерөөл бэлгийн үгээр сайхан ерөөлөө хайрлах гэмээр ерөөлч мөрөн хурц нарыгаас хамтдаа хүлээн авахыг урьж байна. За юуны өмнө энэ хөрөм нарийн урлагийг бүдээн авч хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм болон зочид элэгнэгт монголчууд та бүхэндээ энэ сайхан өдрийн алуу мэндийг өргөн дэвшүүлье. Дүнгийн үрдсэн дурсан модтгсан төвшин сан өдөр хэмээн сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг хүнжин хүлээж өнөөдрийн өдрийг өвөрмөрк дүнгийн үрдсэн түгээмчдийн төвшин сан өдөр хэмээн айс хотлахан дүүс аавэ жавганахт ажлын газрын хамт олон найз нөхдөд өрн суран цуглуулж
төрдөн өрх төмөндөн бүднэмж гадгадамтон бодраач хөрм наран хийж байгаа энэ сайхан хостоо аав ээжтэн ачлалтай ах дүү нартай хүндлэлтэй дөрвөстэй нэртэй төмөн олондан хүндтэй тулгаан гомболдоор сутхан жаргалын алтын ширээнэ задархуултгай хураа Зэнгээ тулуудыгаа дурсгалын зураг болгож өрж байна.
Америкийн улсын иргэн Тимотичо Монгол улсын иргэн Даштандгийн Нандин Эрдэнэ нарыган Баярлан саадсан эрхэм зочид та бүхнийхэн халуун алга ташилт уухай төрлөг ерөөл бэлэг сэтгэлийн дор энэ сайхан өргөөний хишиг буйны ариун хойморт ижин сүү шиг ижин сэтгэл шиг сүүн цагаан замаар гүн хүндэтгэлтэйгээр өрн залъя. Энэ бэлэг сайхан өдөр гадуур толгон задрсан бадраж байгаа орийн гэсэн хат салуулсан маань Монгол түмний маань оршихуун хэрэглэх болсон ихэн бол Чингис хааны маань эшүр бүдгэл яваад байгаа байна. Анаа маань хэдий zegэж атгэж маань өнгөн удан асаасан утаагүй удан гадаг бадраж уургүй удан сайхан чамснаар ургэдэг улс Монголд маань нэгэн гадагт нэртэй гэнэ илэгшээдэг хэрхэн сайхан ёсри энэ сайхан өргөөрийн хоёрт адаж аргад амжилт бүтээх нэгэн сайхан үргэлж уран чуулж хариуцж байгаа. Ангаа хөрмэй гэж хацсан гүндэглэм хайбар гүндэглэм содонтаа маргин саатгай гория. Хайртай охиндон өргөндөн морилон ирсэн хотуудад эрхэм зочид та бүхэндээ хандсан ерөөлийн сайхан үг аштын бэлэг амны үлзийгэн хайрлаж хамгийн анхны хүндэглийн алтан хондгийг хөргөж энэ сайхан найрыг цагтлан талбаг эхлүүлж өгнө үү хэмээн найрын өргөний маань хөдөлгөөний хоймор задран байгаа. Манай эрийн маань нандин эрдний маань ижи эрдэн гэрэл хадаг. Сайн байцгаана уу эрхэм мэдээтэй ахын дүүс төрөл төрөсөд ам найз нэ. Та бүхэндээ энэ өдрийн хамгийн сайхан өчиг энэхүү цаг хүчийг хамт байгаа баярлж байгаагаа илэрхийлье. Миний охин 22 он Чикаго хотод авто ясныхаа хөрмийг хийсэн слайдер зургийг харсан байна. Өнөөдөр эх орондоо ирж та бүхэнтэйгээ энэ сайхан мөчийг хуваалцаж байгаа юм аа.
Тэгээд энэ мөчөд Аз хотын Америкаас ирсэн тийм хүргэний маань аав, доод, ээж, Синди, эгч Жон, хүргэн Жанати, 3 хүүхэдтэй туйлаас их баярлж байна. Мөн очиж та бүхэндээ бидний аж аргалтай мөчийг хуваалцаж байгаад баярлж байна. Тэгээд хоёр хүүхэдтэй нэгэн биендээ уусан жаргаж аж аргалтай эрүүл өнөр өртгөн айл бондороо гэж хүсэн яриа. Тэгээд та бүхнийгээ ундраа барина уу гэж үргэлж байна. Энэ үчийн бэр үзэсгэлэнтэй гүнж миний охины цайлганыг нээснийг мэдэгдэе. Ундраа барьтаа нөө. За, ижи товчгоо тодорхой сайхан ирээлөө. Ижиг өргөсөн, залбирсан, сэтгэлдээ шивсэн, зөвлөсөн бүхнийг биелүүлж жаргалтай сайхан амьдрал болтугай гэж хайртай охинд нь хайртай хайртай хүсгэрөөё. Болдог ирсэн бүх бүхний хувьд аз жаргал, амжилт мэдээ, нэгэн сайхан бүхнээр ялуурч байх болтугай. За ингээд хамгийн анхны бүхний мандар Монгол Улс орчсоор хамгийн анхны автан хондог ижиг өргөсөн ерөөл бүлэгтэй сайхан одоо аялал дууны шиг адис жамлаг шиг гэсэн энэ хондгийг аршан хэмээн сэтгэж ямар нэгэн шалтгаангаар тогтоодог энэ зочид ёс гэдэг юм. Тийм учраас манай нэгэн маань ижи эрдэнэ гэрэл хавтагтаагаас эхлүүлээд энэ хөдөлгөөний мөнхийг бүгдээрээ тогтоож байгаа гэж том их найдаж байна. За энэ өргөцгөө тогтоож байгаа. Монгол нарийн хоймогд заавал ихтэй учиртай жаргал баярыг хураалж жавар салхийг өргөж байдаг уртын сайхан дуу морин хорийн аялал ярошрон хайг оюутлан нэгшүүлүүлэх эхэм сайхан уран бүтээлчтэй тайлан орохтой соёлын баяртай байна. Эзэн Чингисийн маань үеэс саяасан эрдэнэ сайхан нутагтан эгнэгт мөнхөд жаргаж явахын үлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшигье. Асал улсын маань холимын ёслолын ажиллагаа үргэлжилж байна. Нэг савд нийлүүлсэн шингэнийг буцааж ядгаж болдгүй мэтлэр та хоёрын маань бийсэн гэсэн хайр үргэлж салахгүйгээр хамтдан байхын, бат байхын, сул байхын бэлэг ирвэл энэ ёслолоор дамжин бас оршиж байгаа юм аа гэдгийг онцлог хэлдэг таатай. За ингээд хоёр чинь цагаан сүмийн халуун хайрын нийлүүлэх гэсэн хамтдан байцгаая. Та хоёрын маань өгсөн гэсэн хайр үргэлж энэ басрын үргэлж анзаархыг үргэлжлэн бэлгэж байх болтугай. Заагaalшигтай. Энэ бол та хоёрын маань хөгнөөсөө нэвлэж үлсэн амхуулсан тэр англи шаргал уургийг эрдэнийн аянд охиноо мэдэгтэй таны өргөсөн цаслын тусыг үрийн гэсэн тэр халуун хайрыг тань бас оргож байгаа төлөөлж байгаа хэрэг.
монголчууд маань хамгийн гэгэн сайхан бүхнийг цагаан мөнгөөр зөөрлөдөг, цагаан сүйтэй зөөрлөдөг ийм учиртай. Тийм болохоор энэ сүү бол хоёр ижим чинь та хоёрыг гэсэн тэр халуун хайр юм. Хоёр ижим чинь анх та хоёрт амлуулсан ангир шаргал уураг юм. Хоёр ижим чинь амьдралын зам чинь цаашдаа мөргөж дардан шулуун цагаан байгаасаа гэсэн тэр сэтгэлийн бас илэрхийлэл юм аа. Ингээд энэ сайхан өглөг ар шанаа хоёр ижим маань хамтдаа аваад үрсдэн амсуулах ёсыг гүйцэтгэх ёстой. Хоёр сайхан ижийн тань ерөөсөн бэлэгдсэн бэлгэдийг биелүүлж яг ижийн сүжиг ижийн сэтгэл шиг дардан шулуун заган замаар заман амьдрах болдог гэсэн эрхэм ерөөлийг та бүхэндээ өргөё. За баярлалаа. За та дөрөв маань их сайхан дурсны зураг татуулсан уу? За хамтдаа. За одоо манай танаа бол байхгүй шүү дээ. Ижи юу хүү охин хоёр салгич. Хүү охин хоёр салгич. За. За үнэхээр үрийн үрдийн удмын удамдан ургийн урагтан үлдэх гайхамшигтай сайхан дурсамжийг бид хамтдаа харж байна. За энэ сайхан гэгэн мөчтэй хамтдаа. За баярлалаа. За манай Эрэм нагад захын ууц хаших эдээшүүс талдах эрхэм сайхан үрг бүсгэж ёсыг ёслож байх зур та бидний баяр дээр баяр нэмж орон бүтээлэг танилцуулах дараагийн эрхэм орон бүтээлч тайзнаа гарч ирэх бэлэн болсон байна. Монгол улсын үндэсний урлагийн хэл театрын госолдуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон зул таныг тайзнаа хүлээлтмөрье. 자, 날 сайхан болж гинөө таавдээ энэ сайхан бэлэгтэй өдрийн мэндийг төлөвлөж байна. Энэ сайхан өдөр газар том бодлоо шүрмээр хийж байгаа. Эрхэм хоёр хостон болох энэ төрөлцсөн ирсэн таавдаа зориулж самрын гурван талгаар сайхан зориулсан дуулъя. Got a fresh air, beautiful, wedding so good. I'm happy today. Amazing wedding. amazing wedding. I love it. Every single moment, I love it. Oh my gosh, it's just so good. Yep. It's the Mongolian cultural. Oh my gosh, it's good. It's just good. Yep. All the little details, I love it. Wow, good. I'm enjoying it. Now it's just
Just the beginning. Okay, I'm ready to go. I'm ready to go. All right, just the beginning. All right. The wedding was cleared, and now it's raining. You know weather? Kind of rain again. I like it. Oh, in Mongolia, we always say that if you have so much lucky or something, Rain comes. Same thing Korean. You were saying that earlier, right? Yeah. Rain is breathing. It's a kind of luck. Good luck for people who are like Attending the wedding. right. Yeah, everybody. Yep. The rain in Korea for the people who farming, this is blessing. They need the water. That's related to their food. За, эрхэм дойчтой өргөн мэдээллийн өнөрөмж авахыг хүсэн ерөөй. За, хоёрын эзэн хасаад усмаа нарийн өргөөгөө нам зөв тойрон явж эрхэм дойчтой та бүхэндээ хүндгийн хундаг тоглож байгаа. За, морилын эзэн дойчтой та бүхнийг хасаад усмаа хундаг тоглож хайжгаад хамгийн бэгэн сайхан бүхнийг зөвхөн ерөөх боломжийг олгоё. За, нарийн өргөөний маань хойноор залгарсан байгаа эрхэм дойчтоос өөрөөр хэлбэл манай энд хөрөлцөн ирсэн байгаа найдын эрдний маань нагц нарыг төлөөлж та бидэнд хандсан 20 эзэн хосолоос маань хандсан ерөөний сайхан бүхнийг нэгэн эрхэм хүндтэй зочинд би микрофон шилжүүлэх учиртай юм. За энэ эрхэм бол Монгол улсын гавьяа тагар номч элүүгээ нас сүүдэр 80 гаруй зорлон байгаа буянтай сайхан борн өнөөдрийн нарийн хамгийн эрхэм хүндтэй зочин болоож байма. Манай хоёр чи жижиг юм байлээ. Одоо жоохон цэнхэр юм харагдаж байна. Тэгэхээр ганцхан тэр жоохон жижигэн цэнхэр хүн төрсөн хүн төрсөн бид нар өнөөдөр ахын шиг хоёр хүний харагдсан хоёр хүмүүстэй болдог найзаас хаалт байж байгаа их баяртай байна. За ингээд хоёр хүүтэй хамгийн гал юм сайн сайхныг үзье. Тэгээд бараг тишгэн умдаршгүй Монгол ардын одоо сургамж үг байдгийг. Энэ үгнээс би хэдүүгээр хоёр одоо гэр бүл болж байгаа хоёр хүүтэй бидний одоо ингэж уралдуулж
найз бууж нөхрөлүүлсэн энэ одоо жимартай хоёр хүүхдээ зориулаад хэдэн одоо тийм юу уншаад өгөө. Аялгүй хэсгээ хайграад яваарай хүүхдүүд минь. Ах トゥ орноо баясгаж яваарай хүүхдүүд минь. Аав ээжээ хүндэлж яваарай хүүхдүүд минь. Ахуу ангидаа дэлгүүрж яваарай хүүхдүүд минь. Заримдаа л болохоор дөнгөж уулзсан ч гэсэндээ аль хэдийн ингээ ах トゥ сасан юм шиг гэж авсан. And the ones that I already knew were already my brothers. Тэгээд өмнө нь угаасаа мэдчихсэн болохоор угаасаа миний ах トゥ юм байсан. Thank you to Nadia's family for hosting the wedding. It was so beautiful, and just thank you so much. Тэгээд ирээдүйд ч гэсэндээ одоо би минийгээ дэмжээд илүү их ингээ хамтдаа ингээ өсөн дэвжтгэе. Тэгээд өнөөдрийн энэ бүхний зохион байгуулж байгаа Нандагийнхаа гэр бүлд маш их баярлалаа. За сайн байцгаана уу. 14 жилийн дараа зарим нэгтэй уулзж байна. Зөндөө олон хөөрхөн дүүнэртэй болжээ. Бүгдээрэнд нь одоо нэршлэн танилцаж уулзсан. Юу насаж байна. Яра арсан чинь их өөрчлөгдсөн байсан. Өөрөө том өндөр ямар ч өндөр том одоо бас ямар ч сарилэг өгдөгтэй болсон. Тэгээд одоо энэ удаа анхны удаа ярьж байгаа юм чинь энэ анхны удаа бүгд анхны биш одоо дахиад дараа энэ жил дараа жил гэвэл дахиад ирнэ. Бид хоёр бүр аль хэдийн юугаар лифтээр доош бууж захтай энэ үйл буцаж идмээр байна гэж ярьж байна. Тэгээд та нарыг их сонсон байна. Тэгээд бүгдээрээ баярлалаа. Хоёрын ээжтэй бас их баярлалаа. Ямар ч их юм бүтээсэн. Хоёр хоногийн турш ээжийн бүтээсэн юмыг бүтэж авах гэж төдөө айгүй их сарсан юм хийжээ. Гэтэ бүгдээ ингэж хамтан олноороо ингэж тоглож юм гоё байсан. Одоо энэ анхныхаа бүгд дараагийнх нь зөндөө олно. Тэгээ дараагийнхаа юм гоё формулзэлтэнд олон байхгүй гэж бодож байна. За баярлалаа. Манай Хосолуусын маань Хоримынхаа ёслолын ажиллагаан дээр өөрөөр хэлбэл өнгөрсөн жил 2022 онд Америк нэгдсэн улсад зохион байгуулсан Хоримынхаа үеэр тоглосон тоглоом энийг одоо шууд Монгол хувилбараар нь энэ Хоримын дээр бас та бүхний гэрчтэйгээр тоглуулж байгаа юм. Сурдаа билнэ үү? За өөрөөр хэлбэл та нар сая ойлгосон тийм ээ. Баруун гараа та нар маань өргөх юм бол
Тимийг одоо хамгийн гэж хэлэх нь байна. Зүүн гараа өргөх юм бол нандаг хамгийн гэж хэлж байгаа гэсэн үг. Ойлгомжтой юу? Баруун гар тим. Зүүн гар нанда. Ойлгосон тийм ээ? За анхаар. За нанда тим хоёрын та нарын бодлоор нанда тим хоёрын хэн нь илүү үрлэгэн бэ? Мөнгө үрдэг вэ? За. Юу вэ? Ихэнх нь зүүн өргөд тийм ээ? За. Анар үнэхээр гайхамшигтай. Нандаг бол нэвт мэддэг юм байна. Хамгийн үрлэгэн нь нанда. За. Ахаа. За бас та нар ихлэ тааштай. Энэ хоёрын маань хэн нь илүү спортлог бэ? За баруун зүүн. За уучлаарай. Ихэнх нь баруун байна гэж би ойлгодог. Зөв үү? За зүүн ч бас байна. За анхаар манай хоёр за. За. Нандаа бол өөрийгөө ингэж үзэж байгаа. Тийм бол хоёулаа спортлог гэсэн байна. Тэгэхээр та нар маань ч гэсэн ер нь бол таасан гэсэн үг шүү. За. Анхаараарай. Энэ жаахан эвгүй асуулт юм. Би тэгээд сая уул Нандагаас зөвшөөрөл авсан л да. Нөгөө түрүүчийн хормон дээр бас асуугдсан асуулт учраас асууж байгаа юм. Та нарын хувьд намайг асуусан гэж бас бодов. Энэ хоёрын маань асуулт. Энэ хоёрын хэн нь илүү онгодог вэ гэсэн. За. Энэ нь хоёулаа. За. Зарим нь хоёулаа гэсэн байх бүр хөнжил бол будаа болдог байх юм тийм. Зэрэг өөрөө тасраг бол аймаар болгодог байх. Бүгдээрээ хоёр гараа өргөцсөн байна. За хоёулаа гэж ихэнх нь хоёулаа. За тэгтээ бас баруун энтер байна. Баруун байна. Зүүнч байна. За анхаар 1 2 3. За. Ер нь бол тэгтээ хоёр гараа өргөсөн хүмүүсийг бол би ялагч боллоо гэж хэлэхээр юм байна. Ягаад гэвэл энэ хоёр маань бие биенийгээ гэж шүү дээ тийм ээ. За ер нь бол хүн төрөлхтний нэг чанар шүү дээ өөрийнхөө дутагдгийг хүлээх. Тийм учраас энэ хоёр өөрсдийнхөө талаар хамгийн шалгуур төгөлтэй хэлсэн байгаа гэж би бодлоо. Анхаараарай. Манай хосол улсын хэн нь илүү царяадаг вэ? Хоёр гараа бас л алуулаа өргөж юм тийм ээ. Тэгвэл зүүн маш их байх шиг харагдсан юм. Зүүн үү, хоёулаа юу? Зүүн үү, баруун үү, хоёулаа юу? За. Ер нь бол нандаг царайдаг гэсэн хүмүүс нэлээд олон байна тийм ээ. Тийм үү? Хоёулаа гэсэн хүн ч маш олон байна. За анхаар. Манай хоёроо 1 2 3 За. За. Энэ хоёрын хэн нь илүү та нарын бодлоор шүү. Хэн нь илүү залхуу юм болоо? Хэн нь илүү залхуу вэ? За гараа өргөе. Зүүц. Манай болоож ах энэ төр бол мэддэг болтой юм уу? Зүүн гараад өгч. Хэн нь илүү залхуу вэ? Хоёулаа. Ижив бол хоёулаа гэж. За. Инхэд манай Нандагийн ижи хаа вэ? Бас хоёулаа юу? Зүүн. Нандаа залхуу гэж шин. За. Ээж мэдж байгаа л дөө. Ижи нар андахгүй. За, та хоёр маань мэднэ үү? За, хэн нь илүү залхуу вэ?
За манай Нандагийн маань хадам аав бол чи юу гэдэг? Нандаг цэвэрч. Ижийн бол үгээ цэвэрч гэсэн байна. За та хоёр маань хэнийг илүү цэвэрч гэж бодож байна. Анхаад 1 2 За гайхамшигтай. Ээж мэдээлэл байгаа юм байна. За хамгийн сүүлчийн асуулт. Та нарын бодлоор энэ хоёрын маань хэн нь илүү хөдөлмөрч дайчин бэ? Хөдөлмөрч дайчин зан чанар. Хоёулаа. За. Энэ хөргөний талаар тийм мундаг судалгаа байгаа байх та. Хөдөлмөрч дайчин зан чанар. За та юм мэдээлэлгүй хараад өгч байгаа тийм ээ. За энэ аав чи хоёр бол маань санал зөрөх юм аа. За хар манай хоёр. Та хоёрын маань хэн нь илүү хөдөлмөрч дайчин зан чанартай вэ? 1 2 3 Аюула. За баярлалаа. Айурги хасабостан одон канцаарыг одон канцаар төлөвлөж өгсөн гэрээ. Өний хороо дөрөвний одон шансан энэ сайхан жаргалтай амьдралтай насан туршдаа та хоёрыг үргэлж аз жаргалаар бэлхүүлж амьдралын хамгийн гэгэн сайхан бүхнийг хамтдаа бүтээж явах болтугай. Тэгэрдүүлэн эсэх шуудын хас гадавч шиг энэ өргөө цагаан гэрийн хорол тооныг түшсэн хос баган шиг амьдралан хазаалахгүйгээр түшиж тулж аз жаргалыг үргэлж хамтдаа бүтээж бие биеийн шинэ хайрыг шинэ амтыг шинэ аз жаргалыг өглөө болон мэдрүүлж явалтаа сайхан амьдрах болтугай гэж айтаа гэрээ. Анхаа анах мэдв. Хоёрын гурван За Тэрмэр ямар аймар тэгүүлэлтэй байна. За таньд мэднэ. Ахаа. Хоёрын гурван